Сумаар нутагт ажиллаж амьдарч байгаа улс төр нийгмийн манлайлагч залуучуудтай хийх уулзалт Арын сайхан нутаг Архангай аймгийн төв болох Цэцэрлэг хотод ирээд байна. Архангай аймаг нь 1923 онд байгуулагдаж байсан Монголын анхны 5 аймгийн нэгт багтдаг. За нийт газар нутгийн хэмжээгээрээ 53.3 км² нутаг дэвсгэр хэмжээтэй. За сүүлийн судалгаагаар тус аймгийн Өхөө амын тоо нийтдээ 91,000 гаруй болж өссөн гэж үзэж байна. За жил ирэх бүр аймгийн хүрээ тэлж нийт одоо оршин суугчдын тоо нэмэгдэж байгаа. За түүнд эзлэх залуучуудын байрч нэлээд говийг эзлэж байна. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот Эрдэнэ булган сум. Хангай нурууны оймод, гол мөрөн, ан амтан, цэцэг жимс дэлгэрсэн байгалийн үзэсгэлэн бүрдмэл, өвөрмөц тогтоцтой, сүрлэг дархан цаазд булган уулын өвөрт, хойд урд Тамирын голын дунд далайн түвшнөөс дээш 1695 метрийн өндөрт оршдгоо. Эрдэнэ булган сумын тухайд 6 баг 5500 гаруй өрх, 20338 хүн амтай. Жил ирэх бүр Өхөө амын шилжилт хөдөлгөөн тогтворжиж, түүнийг даган орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт болоод орон нутгийн хөгжлийн сангаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажил бол Арангай аймаг Цэцэрлэг хот бол нэлээд агцтай байгаа. За ер нь одоогийн байдлаар ингээд та бүхэн Арын сайхан хангай Цэцэрлэг хотын хоймроос ингээд харж байгаа хийж байгаа бүтээн байгуулалтын ажил бол ер нь хүн бүхний өмнө нийл тод байна л гэж ингэж харагдах уз байгаа. За ер нь энэ бүтээн байгуулалтын ажил дээр иргэдийн оролцоо, за түүн дотор залуучуудын оролцоог бол нэлээд сайн байна л гэж ингэж хэлэх. Цэцэрлэг хот нь ерөнхий боловсролын 8 сургууль, хүүхдийн 8 цэцэрлэг, үзүр үйлчилгээний газрууд болон нэгдсэн болон хувийн хвшлийн эмнэлэг, за Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа, багшийн сургууль, хувийн хвшлийн сургуулиуд, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөдтэй. Өөрөөр хэлбэл аймгийн төвийн хэмжээнд эрүүл мэнд боловсролын чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх томоохон бүтц байгаа юм а. Ийм Архангай аймгийн залуучууд Сумаар нутагтаа шилжин ирж суурьших нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Эрдэнэ булган сумын жилд хүн амын бүтцийн хувьд 40-50% залуучууд байдаг. Энэ залуучуудыг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг бол одоо орон нутгийн одоо иргэдийн оролцоог дэмжих Азийн сантай хамтраад маш олон ажлуудыг төлөвлөөд залуучуулж гисэн бодлого боловсруулад нэлээл үр дүнтэй явагдаж байна да. Ерөнхийдөө манай Арангай Цэцэрлэг хотын маань хөгжил төвчл маш хурдцтайгаар одоо бүтээн байгуулалтын талаар зам барилга гэдэг айгүй хурдцтай явж байна. Тэгээ манай залуучууд ч гэсэн бүгдөө боловсон хүчин баг бүрэн хангалттай тий. Залуучуудын оролцоо идэх өндөр. Цэцэрлэг хот манай бус цумыг бодох нь Цэцэрлэг хот гэсэн статустай болохоор хүн ам болон залуучууд ихээр суурьсан газар. За ерөнхийдөө Эрдэнэ булган сумын нийт хүн амын 40-50% залуучууд эзэлдэг байна. Үүнтэй холбогдуулан шинэ боловсон хүчнүүд бол нэмэгдэж ихээр ирж байгаа. За тэгээд цаашлаад бол Цэцэрлэг хотод манай бий болж байгаа үйл ажиллагаа бүтээн байгуулалт болгонд Цэцэрлэг хотын залуучууд маань манлайлагч болж ерөнхийдөө оролцож байгаа. Тэгээд цаашлаад бол олон манлайлагч нар төрөх байхаа л гэж бодож байна. Энэ жилийн тухайд аймгийн төвийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил эдвэрнэж, зам болон барилга байгууламжийн ажлууд, шинээр болон сэргээн засгийн ажлууд хийгдэж байлаа. Залуус бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон, өөрсдийн санал санаачлагаар орон нутгийнхаа хөгжилд хийж бүтээх хүсэлтэй байгаагаа хэлж байсан. За Эрдэнэ булган сумын хэмжээнд 130 орчим компани, хоршоо 28, нөхөрлөл 17, за мөн төсвийн болон олон нийтийн 80 гаруй байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн төвд ойрхон байгаа сумдууд эдийн засгийн бие даасан байдал, за иргэдийн амжиргааны төвшин илүү байгаа нь ажиглагдж байсан юм а.